Маа хууч ажилласна гутал тарааж өгчээсэн бохоггүй нэг амар навшин гутал. Тэрийг барыг тэмөөгөөс 1000 төгрөгөөр авсан баха мэдгүй бүр амар чиг татсан. Манай ажлын чинь 90 мөгөө шивэртэй. Хөгшин залуугаа шивэртэй. Хувцал хөрөө мөрөө гэж хими лабораторич заяа бүр. Шүтэн зурвал төмөр гарна заяа энэ ч бүр. Хан дээр нэм галын авилтаа гэсэн тэмдэг байдаг байлаа тийм. Галын сараа мараа тавьчихсан тийм ээ. Я манай ажлын чинь яриад ажилласаа гарах уу хөлөө тарих уу гэж өдөрчөөс. Гэтэ нөө шивэр яг догширчоор амар юм билээ. Гутлаа цоож гарч ирэх гээд байт юм л нэ. Амсаа тайлаж идчих хөдлөө шагаад юм чинь. Нэг юм шүглдсэн байгаас тэнцээ те. Тэрийг бол зайлуулах хэрэгтэй муу ёрын хөл рүү ташуурдал тийм ээ. Зайл муу ёрын шивэрч тэнгисийн хөлнөөс зайл гээл тийм ээ. Эцэг хүү ариун сүнсний нэрийн өмнөөс тушааж байна. Өрөвдөлтөй хүүгийн хөлийг чөлөөл гээл. Ариун ус цацаж мацаа дээрээс нь. Цаана нээж өөлж мөлцсөн тест. Хөлөө угаа ядах чинь гэж мэгс. Гэтэ тэгэд зайлуулахгүй бол аминд хүрх юм бэлээ. Нэрээ. Хүнчлөө толгойд өөрөө нөмрөө унтгаад сэрхгүй шүү дээ. Хорвогийн мөнгө усыг үзүүлээ ш тийм ээ. Өө нөгөө тэнгис чи явцсан ш хөрх юм аа. Явдаа хөрхий гэсэн зуурдаар хөрхий хөлн л аваа явчлаа да чаа. Мааны бат мэхэм гэдэг. Алтай эртгэнээс чи шивэр үнэртэй шахахгүй дээ. Наатга хаа гэл тийм ээ. Ламан гэл хаагаалаа. За хэдүүлээ үхлийн шалтгааныг бол үнэртчлээ гэх тийм ээ. Талигчийн хайрцгийг авч гарч байгаад гадааны чиг шохоод. Дотор нэвэл араас нь явах юм шиг байна гэдэг.